Хортгийн камерт маш олон эмэгтэйчүүд нүг нүцгэн ямар ч хувцсгүй айдас дөрөн орцгооно. Энд хөгшин залуу хөөгтгээд бүх насны эмэгтэйчүүд байх ба тэдний нэг дор ингэж олноор нь устгах арга хэрэгэлдэг байлаа. За сайн бацгаана guys. Өмнөх бичлэгэн дээр еврейчүүдийг хэрхэн өө олоор нь устгасан тухай оруулж байсан. Тэгвэл тухайн бичлэгэн дээр дурдж байсанчлан шинжлэл зэс киноны талаар өгүүлэх гэж байна. Энэ кинон дээр нүд хэртгэлэм аимшиг дүр зураг гардаг ба нүцгэн шалтан зориуллууд маш олон үзэх бүртэл төгшөр мэдрүүлэх болно. Мөн та энэ киног үзснээр гонигт автаж өрөв төсгөл чинь өөрөө ирэхгүй төрөх болно. Бас үнэн бодит түүхийн баримт дээр тулгуурлаж хийгдсэн кино гэдгийг мэдгэн зүйтэй байх. Энэ Улаанбаатар охиныг хараа таньж байгаа зү. Энэ бол киноны постэр, илэрхийлэл, хүн бүхний мэдих зураг. Энэ сцен дээр ойлгохгүй байх нь маш хэцүү ба уг киноны хамгийн харамсалтай үзэд хүнд хэсгийн нэг юм. За ингээд кино руу орцгоё. Киноны зөвхөн эхний зөвлөл өнгөтөр эхэлнэ. Дараа нь бүгд харцаагаа. 1939 онд Герман Польшиг 2-7 хоног эслээд еврейчүүдийн эрхийг авчиж байгаагаар эхэлдэг. Нацист намын гишүүн Оскар Шиндлер гихүүн Дани ашиг хонжоо хайж Краков хотод ирдэг. Мэдээж та бүхний мэдэх алдарт Лиам Нисен гол дүр тоглож байна. Нацист намын олон дарга генерал цугласан үдшилэг дээр Шиндлер ширээн дээр суугаад тэднийг ажна. Нэг албан тушаал өндөр бололтой даргаан ширээн дээр Шиндлер уух зүйл зөөгчөөр явуулна. Төд удалгүй Шиндлерийг тойрон маш олон герман офицерууд аль хэдийн дотны мэт хамт сууж наригцгааж байдаг. Мөн бодит амьдрал дээрх түүх болсон гэмээр хэд хэдэн зураг татуулж буй сценүүд явдаг. Дараа нь хэд хэдэн еврейчүүд өөрийн эрх ашиг зөрчигдөж буг илэрхийлж өөртөө зохицуулах хороонд хэрүүл хийцгээж байх үед Шиндлер Ишак Штерн гэх хүнийг соруулж уулзах болно. Штерн бол нэгтлэн ба Шиндлер дүн сав суулга үйлдвэрлэх санал тавина. Мэдээж энэ саналаас тэм дураараа татгалзаж болохгүй тул Штерн зөвшөөрнө. Сөмд 3 еврей уулзсан 8 хийх хориотойч нууцаар дамын 8-ны талаар ярьж байтал Шиндлер гэнэт хажууд нь сууж нэг залуухийн өмсөнтэй адил цамц олоод өгөхийг гуйна. Өдрөөс өдөрт эрхэн хавчигдж байгаа еврейчүүд годамжинд очрлон өөрсдийн гэсэн хороол руу нүүцгэнэ. Шиндлер Штерн хоёр хөрөнгө оруулах бололцоотой еврейг дуудаж уулзсан өөрсдөд нь ямар ч ашиггүй 8-ыг санал болгодог ба тэр хоёр хэдий ашиг багтаач нөхцөл байдлаасаа болж зөвшөөрдөг. Дараа нь манай нэгтлэн Штерн годамжинд байгаа ажилгүй бололцоогүй бичиг баримтгүй еврейчүүдэд хуурамч бичиг баримт өгөн нэг нэгээр нь ажилд авцгаадаг. Учир нь ажил олдож байна гэдэг нь амь насны баталгаа болж байгаа хэрэг юм. Шиндлер нөгөө дамын 8-чин залууд Жимс шоколад эмхтэй амьс гэд нэлээд хэд олдоход хэцүү бараа бүтээгдэхүүнүүд захина. Жимс нөгөө ихийг авахыг бодоорой. Журж, Нимбэг хамгийн сайн гэсэн гаваны навчин тамхи. Чихэр баг. Үйлдвэрт шинэ ажилчид ажиллаа яаж хийхийг зааж сургана. Шиндлертэй хамт онсон бүсгүй хаалга тайлахад бас нэгэн бүсгүй үүдэн дээр нь зогсох ба нэг нэгэ хараад тиймч тааламжтай харц өгөхгүй. Шинэ ирсэн бүсгүйг Эмилиг их ба Шиндлертэй оройн цаг өрнүүл нь ярилцаж сууна. Дараагийн сцен дээр нэгэн гаргүй хөгшин Шиндлерт ажил асанд нь баярсанаа илэрхийлэх ба Шиндлер Штерн танд бид нар бүх хүмүүсийг ажилд авахгүй юу? Энд чинь тэг ажил хийж чадах юм уу гэж уурсна. Гэвч удалгүй цэргүүд Шиндлийн ажилчид ажилдаа очиж байх үед нь цас цэвэрлэж байхдаа гаргүй хөгшнийг буудаж орхисон байдаг.
Мөн санаандгүй байдлаар бичиг баримтаа мартсанаас болж ичээр нь залтал галт тэргээр ачуулж чаагүй. Шиндлэр байцаагч нарыг сүрдүүлэн байж амжиж нарийн бичгээ аварч чаддаг. Краков хотод өвөл хүйтэн байсан ба Аман Гёт гэх нэгэн захирагч энэ хотод ирснээр бүхэл аимшигт явдлууд эхлэх болно. Еврейчүүдийн хорооллоор дайран тэднийг хорих лагерт авчирна. Амон еврей бүсгүйчүүдийг жагсаан зогсож өөрийн гэрээ үйлчлэгч болох азтай эмэгтэй сонгоо авах ба гараа өргөөгүй Хелен гэх бүсгийг сонгодог. Байшингийн суурийг буруу барьж байна гэх инженер еврейг тэр доор нь л буужчихдаг. Энэ үеэс л жинхэнэ алдлууд одоо л эхлэх гэж байна. Өнөөдрийн ажиллагаа түүхэнд мөнхрөө үлдэнэ. Энэ өдрийг олон жилийн дарааш дурсах байх. Хойч үеийнхэн энэ өдрийг мартахгүй. Та энэ түүхэн өдрийн амьд гэрчүүд гэж олонний өмнө Аман яриагаа дууссан дараа аимшигт цэвэрлэгээ эхэлдэг. Хүмүүс алт мөнгөө нууж хааж, зарим нь залгиж, амиа авч гарахыг хичээнэ. Гэвч ихэнх нь л буудуулна. Зарим нэг нь арай гэж орны доор хонгилд байшин дотор нүүдж чадсан ч германчуудын санааг барсангүй. Тэд шөн дахин ирж бүгдийг нь цэвэрлэнэ. Төгөлдөр хурдарж буй еврейг цэргүүд Бах уу, Моцарт уу гэж таавар хийцгээж таазыг шанган тогоо болгоно. Ist das Bach? Nein, Mozart. Mozart? Jo. Улаан пальтотой бяцхан охин годамжаар энэ их божигнаанууд юу ч бодлого ганцаараа алхаж явахыг Шиндлер толгодын дээрээс ажина. Магадгүй түүнийг амьд үлдээсэй гэсэн бяцхан найдад тээсэн байх. Гэвч хожим нь түүний цогцсыг шатаагаар тэргээр зөөж харах нь ямар хүнд тоссон бол доо. Энэ яргалыг тэсэлгүй Шиндлер тэр бүсгүй хоёр орхин явна. Эндээс явъя гэж чадахгүй. Энэ пальтотой охин нь түүхэндх бодит хүн юм. Амон дээврийн тагтан дээр болжмор чавхаар харж байгаа мэдл гэмгүй еврейчүүдийг нэг нэгээр нь буудаж өөрийгөө зугаацуулна. Шиндлер эдгээр явдлыг хараад мэдээж тэсээгүй байх. Амонтой хэдийнэ өөрийн нэр хүндийг ашиглан дотносоо давна. Иштэр нь хэдийнэ Амоны мэдлийн хүн болсон байлаа. Амон нэгэн хөгшин эрийг цоож хэр хурдан өгсөрч байгааг харан түүнийг алхахаар шийднэ. Гэвч хичнээн зэнэгсэн ч буун ажилсангүй. Ben, you wouldn't hear click, it was the angle. Because Амоны хүн алах 6 цэнгэл өдөр бүр тогтмол үргэлжилсээр. Шиндлер Амон хоёр наригдгаараа наригж, Амон хэд согтдог бол Шиндлер хизээш согтож байгаагүй. Шиндлер Амоны тархинд энэрэнгүй байх, сайн байх талаар сургаал айлтгахыг хичээнэ. Амон ойлгосон юм шиг нэг хэсэгтээ олон хүмүүсийн амийг хэлтрүүлдэг. Гэвч гэнэт дургуун хүрсэн юм уу яасан? Өөрийг нь тоохгүй байсан Хелен өгтлэн зодоно. Үүнтэй зэрэгсэн Шиндлерийн төрсөн өдрийг тэмдэглэж бүгд л баяр хүргэцгээв. Үйлдвэрийн ажилтныг төлөөж ирсэн бяцхан залуухан бүсгүй урал дээр Шиндлер шуналтаа гिचн үнсдэг. Дараагийн сцен дээр нэгэн том цэвэрлэгээ маягийн болох ба үүнийг шигшилт гэж нэрлэе. Энэ нь эрүүл саруул хүмүүс болон өвчтөе бие муутай хүмүүсийг болон хүүхд эмэгтэйчүүдийг ялгаж өөр хорих лагер руу илгээх явдал байлаа. Энд бүхэл еврейчүүд ховцгүй нүцгэн явах киноны эвгүйсэг гарна. Хүүхдүүд баста жолон дотор орж нуугдах хэсэг үнэхээр нүд талтармаар. Шигшигдсэн еврейчүүдийн галт тэрэгт хоншиглж ихсэн байх ба Шиндлер ядаж ус цацаад өгөхийг гуйж өөрөө шаланкаар галт тэрэг рүү шүүшинэ. Дараагийн хэсэгт 1944 оны хавар ба Краков, Пласав хотод 10,000 гаруй хүнийг алсан цогцсуудыг шатааж буйсцээ явна.
Оскаринд улаан пальтотой цогцос шатаж буй хүн уул руу яваг харна. Шиндлэр иштэрнэр бүртгэлийн цаасан дээр нэрнүүдийг бичүүлнэ. Энэ бүртгэл бол маш олон хүнд бэлэглэж буй амьдрал байлаа. Шиндлэр Аманыг ятгахсаар байсан бүх их хэмжээний мөнгөөр уг бүртгэл дээрх нэрнүүдийг худалдаж авна. Бүртгэл дээр хүмүүсийг эрэмээр нь галт хэрэгээр явуулах ба Шиндлэр өөрөө бүгдийг нь тосож авах зорилготой байлаа. Хэрэг явдал сайн бүтэж, эрчүүдтэй галт хэрэг зөв эзэн дээрээ очино. Гэвч маш харамсалтай нь эмэгтэйчүүдийг атсан галт хэрэг Аушвицийн хорих лагер руу очсныг мэддэг. Ийшээ орхол юм бол гарч чадахгүй ихэнх хүмүүс таамагладаг. Өмнөх бичлэгэн дээр Аушвицийн шоронгийн талаар хальт дурдсан байдаг. Галт хэрэгнээс буугаад өмнө байснаас амар ирээдүй өгтдөг. Шоронгийн яндангаар гарах утаа их хэмжээний цогц шатааснаас болсныг илэрхийлнэ. Эмэгтэйчүүдийг бүх үсийг нь аван хийн камерт нүцгнээр нь оруулна. Учир нь хийн камераар хот утаа оруулж бүх хоригдлуудыг устгадаг байлаа. Гэвч камерын шүшүүрээс ус гарсан нь энэ киноны авралын эргэлт болдог ба Шиндлэр шоронгийн дарагтаа нэр нөлөө танил талаа ашиглан тохиролцож чадсан байдаг. Бүртгэл бичигдсэн нэрсийн дагуу эмэгтэйчүүдийг галт хэрэгэнд суулгана. Зарим нэг насан туршгүй охтуудыг авч үлдэх гэж дайрах ба учир нь тэднийг ажил хийж чадахгүй гэсэн үндслээр гэр бүлээс нь салгах гэсэн авч Шиндлэр өөрөө тэднийг хамгаалан харгалзагч нарын гараас мултарч чаддаг. Эндээс цааш тэдний хувь тавилан эсэн мэнд үлдэх ба Шиндлэрийн ажилчид зэвсэг хийх үйлдвэрт ажилладаг. Гэвч тэдний зэвсэг чанар муу, ажиллагаагүй зэвсгэд үйлдвэрсээр байдаг ба үүнд Шиндлэрч баяртай байдаг. Учир нь хэн нэгнийг алах зэвсэг бүтээгээгүүд гол санаа нь байгаа юм. Дайн дуусныг мэдэгдэж Шиндлэр их нэртэйгээ үйлдвэрийг орхин оддог ба бүх еврейчүүд түүнийг хүндэтгэлтэй үдэ явуулдаг юм. Шиндлэр надад жоохон мөнгө үлдсэн байсан. Хэрвээ энэ цагийг хүртэл зарсан бол би дахиад хэдэн ч хүний аймаг аврах боломжтой байсан билээ гэж харуулсан ярьдаг. Нэгэн Польшоос ирсэн цэрэг үлдсэн еврейчүүд дээр ирдэг. Тэр хэлэхдээ зүүн зүг рүү явбал та нарыг их зовлон хүлээж байна. Баруун зүг рүү ч хэрэггүй гэдэг. Киноны төгсгөлд Оскар Шиндлэрийн шарил дээр еврейчүүд ирж цэцэг тавьж байгаагаар кино дуусдаг.